За ийм томьёогоор өгсөн дарааллын үед энэ утгыг олгож байна. Энэ нийлбэрийн утгыг бол. За шууд эхлээд А7-ыг нь олчих. А7-ыг нь олно гэдэг үл юу гэсэн үг вэ гэхээр энэ n-ийн нонд 7-ыг орлуулна, энд нь орлуулсан чинь энэний оронд ч орлуулна, энд ч орлуулна гэсэн үг. За тэр орлуулаад очих юм бол юу болох вэ гэхээр хасах 2-ыг үржих нь 7-гийн квадрат. Хасах нь 7-г үржих нь дахиад 7. N-ийн нонд 7-ыг орлуулж байгаа гэсэн. За ийм боллоо. За хасах 2-ыг үржих нь 7-гийн квадрат 49 болно. За энд нь дахиад хасах нь 49 болж байгаа юм байна. Тэгээ хасах нь 2. За энийг ингээд цааш нь бодоод үзэх юм бол хасах 149 гарна. За А7-ыг нь олцсон. Одоо шууд А15-ыг нь олчих. А15-ыг олно гэдэг үл мөн л адилхан дээдлэлтэй томьёоныхоо n-үүдийн оронд 15 орлуулна. Тэгэхээр хасах 2-ыг үржих нь 15-ийн квадрат. Хасах нь 7-г үржих нь 15. Хасах нь 2 болно. За энийг цааш нь бодоод үзэх юм бол хасах 557 гарах нь. За тийм мэдээж хэрэг А7 дээр нэмэх нь А15 гэдэг бол хасах 149-өөс хасах нь 557 буюу хасах 706 гарна. За энэ бол зүгээр шууд гишүүдэд олоод тэгэл хооронд нэмждэг бодлого.